Юу яцхан Улаанбаатарчуудаа ойрд шүн програмчид өглөө кофе гээд нилээн завгүй байсан. Яаж яхад дундуур нас мангар олон таарууд орж марж ирсэн. Тэгээ бүр арай гэж нэг юм завтаа боллоо. Тэгээд таач одоо бөөндөө масахист юм уу? Эсвэл угаасаа нэг хүний модортой юм уу? Ингээд одоо энэ орд юм болоор би байж л би муулна штэ. Би бүгдийг муулна штэ. Тэгээ өөрийнхөө ордыг хүртэл муулсан штэ. Би бас миний өөрийнхөө ордыг муулахад хүртэл миний бүкс хүртэл улаан шаас гэж. Гэтэ угаасаа ингээд нэг миний өвжиг клиентууд ч мэдэндээ угаасаа цаана угаасаа нэг санаатай болоод би угаасаа энэ контент ингээд цуурлыг хийж эхэлчихэ. Тэгэхээр төвчээртэй байгаарай загсны орд хүртэл. Тэгээд дараа чимшлэх дээр угаасаа хөршлөөд оруулна заяа. Anyway. Аси шиг яриатай, амби шиг царайтай, гамбаа шиг биетэй ордууд бол матар юм аа. Тийм болооч тэр угаасаа өглөө ингээд толиндоо хараад за хэвстай ажиллаа идаал гшаал тэгэл угаасаа л ажиллаа л хийдэг л дээ мань ороод. Тэгээ сонирхолтой л доо. Ингээд нэг юу гэдэг штэ таад би ч нэг хөвгч настай хүн болохоор угаасаа мэдээлээ л да. Ер нь жоохон хүүхдүүд нь мэдгүй баха нэг 20-21 дэнүүд нь маскын хоршин шоу гэдэг штэ. Хадлан гэдэг нэртэй. Тэгээ бөөндөө ингээл хүнсэн тасарсан үсч өгөхгүй л ингээд байж тэр донд Эрдэнэ цаа ингээл бүдүүн болоо шаад. Тэгээд нөгөөд чи ингээд нэг апдейтер ингээд шалгасан чи ингээд сайхан гарч ингээд шопрод ингээд нэг талх мал килкадер ингээд нууцсан шаажсан байгаа даахгүй юу тий. Тэгэхээр угаасаа ингээд нэг найзуудаараа ингээд нэг гарч орж пиамиа уу штэ. Тэгээд нэг материал ордны найз чи ингээд манд чи мөнгө байхгүй лаа чи худлаа шааж шүү. За наадхаа ингээд сэгсэрхэн бол ашиглагууд даасанд 100к байж л байгаа тий гэж. Тэгээд угаасаа наад чи угаасаа тий бид нар л нэг өвлийн хамгийн хахир нэг хэцүү өсөглөн цаг төрсөн гэсэн шиг угаасаа юу л алаа л байдаг байхгүй юу. Нэг боингийн жагагийн бичлэгүүд ингэ үзчихсэн бол тэ мань жагаагч нэг жагаа ихч гişааж ин жагаа ах гэж. Жагаа ихтэй ихчүүлсэн бол амар мэдрэл царайтай хөөсөн тэ гэж. Anyway. Тэгээ нэг одоо манай монголчуудын хятадуудаас сурах хэрэгтэй ш мөнгө болвол алаа л байдаг гээл тий яг ингээ матрихын чи яг Чина гарууч ингээ мөнгө болвол ингээ алаа л байдаг байхгүй гарууд чинь тий бас гоё. Тэгээ манай гарууч нөөс нэг амбицтай штэ нэг Pinterest дээр ингээл нэг юм Нью-Йорк дээр ингээл нэг амар лакшери амьдарч байгаа нэг зураг морч юм эсвэл Риана авгагийн ингээл нэг ама энэ Нью-Йорк гэл ингээл дуулаад идэв штэ яг тэрэн шиг ингээл мөрөд тийм л та зайлвал даанч гэдэг нөө гараад 9-6-гийн оронд ажилласаар байгаа таардаг тий. Тэгээ ингээд нөө сонирхолтой тайрууд ингээд нөө хөзөр дээр чөтгөрийн үзэр гооххгүй юу. Энэ юу вэ? Материал. Одоо гимнэш одоо заяа нэм байлгүүдээ очиж одоо нэг хамгийн царай мотой те хамгийн токсик хөзөр дээр ингээд нөө суудсан гэх юм уу энерги шаацсан гэх юм уу те бас нэг тгээ ингээд явж байгаа байхгүй юу. Тэгээ ухаандаа энэ чөтгөр үзэр яг бэлэгдэл нь юу юм бэ гэвэл obsession-ыг бэлэгддэг, addiction-ыг бэлэгддэг, токсик байдлуудыг бэлэгддэг. Тэгээд уул ухаандаа болол ингээд нэг матруудаа та одоо ингээд нэг зөв үндэ донтол та амжилттай боллоо штэ гээл одоо нэг ухамсар гэх юм уу тиймэрхүү юмыг бэлэгдэж өгсөн хүзрэл юм л да. Даач ингээд матрууд гэхдээ очиж нэг бетэн донтдаг ч юм уу эсвэл нэг токсик ингээд нэг харилцаандаа бүр ингээд нэг гарч чаддгүй ингээд бүр ингээд ингэсэн ингээд яваад байдаг те. Тэгээ ингээд нэг анзаарч исэн бол ингээд материал ордныхан баг хамгийн бага спиричуал хоо ингээд лавдгал би материал ордны гарууд спиричуал шийдлөө ингээд нэг орж байхыг баг хараагүй юмдаг тий. Гарууд л юу л ортой. Гарууд бол хүүхэн шуухан эргүүлэх л орно, стрип клаб л орно, драг л орно тий. Тэгээд ажиллаачаас нэг хийсэн чинь байхгүй л суугаал идэм л да. Тэгэхээр ингээд нэг тайраад ингээд хөзрөө ингээд нэг кейс нь юу гэвэл материал ордных нь ингээд нэг obsessed ингээ байхаа болоо, toxic байхаа болоод ингээ доошоо гарч ирээд тэгээд яг зөв юмдаа ингээ дотоод тэгээд тэрнийх эцсийг нь үзээчээ гэдэг нэг юм одоо ухааны хандлага гэх юм уу нэг тиймэрхүү зүйлийг гаргасан байдаг юм аа. Тэгээд бас ингээ нөгөө талаас гаргахгүй зүгээс
Google дээр үзэх юм бол хамгийн их улс төрчид ямар орд байдгийг гэсэн чинь матар шааж байгаа. Окей. Хамгийн их нөгөө CEO байдэн штэ. Тэр юу юм гэсэн чинь матар nice. Аргагүй штэ угаасаа ингээд нөгөө өвлийн хамгийн хэцүү хахир цагт ингээд нөгөө төрцөн өмсч тэгэл ажиллаа л хийх юм аа. Тэгээд одоо өөр юу их хэвдэ те. Хизээч ингээд нөгөө French ингээд байдаг шиг wine байгаа нэ гэж ингээд сууч чадахгүй ойлгомжтой. Угаасаа энэ чинь collective consciousness гэдэг зүйл ингээд гараад ирсэн байгаа. Тэгээд оосон ингээд нөгөө матар одоо газрын орчуудээ тараа төзөр дээр ингээд нөгөө газрын орчныхныг ийм зоостой үзрөөр ингээд нөгөө өдөрсөлтэй байхгүй юу. Тэгээ угаасаа ингээд нэг газрын орчныхан ч угаасаа нэг шуналтай гарууд штэ тийм хөр байна. Тийм хурцын ингээл жишээлбэл жоохон мөнгөлөг бачка нартай л ингээд нэг байх гэдэг ч юм уу тий. Охин байна тий. Тэгээс чимээгүй ингээд цариж аваас нэг маяр ингээд материалистик аа тий. Гэтэ хамгийн ингээд нэг материал дээр донтсон угаасаа ингээд материал байдаг л да тий. Мөнгнөөсөр боддгоо юм хайшин тий. Эцээс ингээд нэг амьдрал чинь гоё штэ. Заримдаа ингээд хүмүүс ингээд харилцаа гэдэг зүйлийг матар ингээд нэг амжилт гэж л ингээд боддоо одоо байхгүй. Тэгээ оосоо ингээд нэг энэ одоо ямар нэг нэг орчуулганда муу ингээд нэг монголоор ингээд материал орд гэдэг шүү дээ. Гэтэ англиар бол энэ чинь Capricorn гэхгүй юу. Тэгээ Capricorn чи юу ингэсэн чинь одоо Европын орнууд ингээд эний чинь ингээд нэг ямаагаар л дүрсэлт юм л та. Тэгээ ямааны символ нь уулын өргөл дээр ингээд байдаг те. Тэгэхээр материал ордныхын ч угаасаа амбицтай гарууд энэ ч бол ямаар ингээд дүрсэлсэн бохгүй юу. Тэгэхээр дараачудаа ингээд нэг таад материал ордны найзуутай ингээд уулзсангууд өөдөөс мэ гэрээ за яад үл идэр чи ямаа бохгүй юу. Тэ шогомдаа шүү. Тэгээс guys энэ нэг ялангуяа материал ордны юм ингээд хэлэхэд хортой харилцаа хортой ингээд нэг toxic shit-үүд, addiction, мэдрэл муутай ингээд нэг зүйлүүд ялангуяа бас хит их ингээд ажиллах дээр ингээд нэг битгий донторой. Тэгээ найзуудаа ингээд нэг хөөрхөн зүйлд ингээд донтчулаас ингээд гоё штэ. Тэ бас амьдралчаас ингээд нэг зөндөө ингээд нэг гоё ингээд нэг хэсгүүд гэж байна. Тэдрийн төлөө л ингээд найзуудаа ингээд явж байгаа заа. Тэгээ хамгийн сонирхолтой хилэнц матар хоёр ухаандаа нэг өвлийн нэг гэцүү сарууд ингээд нэг шаацсан болохоор яа чи мэдгүй гэхдээ ингээд хилэнц матар хоёр ингээд нэг шаагаад яваад идэх те. Гэтэ надаа нэг материал найзтай пистата ихтэй бол нэр үзээтэй шүү тий. Гөлөгч нь тий. Өчтөр ч гэсэн сайхан хэрэлдээл. Тий. Гэтэ бид хоёр ингээд хэрэлдэхээр амар гоё юм аа яагаад чи мэдгүй. Тэмэн тэгээд битгий ингээд нэг донторол гэж ингээд зөвлөе доо. Тэгээд материал орны бичлэг нэгөр ингээд нэг дууссан дээр хаа. Тэгээ таарот ингээ уншуулахаар бол миний инстаграм руу шууд DM бичээл цагаа аваад материал мэдрэл муутай бачкатай ингээ дийл хийжээвэл те энэ бачка юу гэж бодоод байгааг ингээ харахыг хүсвэл ингээ нэг яраарэ за окей see ya